2007 онд Call of Duty Modern Warfare анхны тоглоомоо хийсэн билээ. Гол баатар нь цэргийн командлагч Price болон шинэ цэрэг Soap нар. Тэд зэвсгэлсэн бүлэглэл цөмийн зэвсгийн аюулыг зогсоох үүрэгтэй ажээ. Энэ бүлэглийг толгойлсон хүн бол Zaki юу. Тэр хуучин зөвлөлтийн арга барилыг сэргээхийг хүсдэг. Тоглоомын ертөнцид Price түүнийг устгаж дэлхийн байныг зогсоодог билээ. 2009 онд гарсан 2 дугаар цуврал шинэ дайсан шинэ гацдаг Захивын турагч байсан Макаров Орос Америкийн нэгдсэн улсын хооронд гай өдөөх зорилготой алан хятад үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ байна нь олон оронд нөлөөлдөг билээ. Тоглогчийн талд байсан генералийн уралд гарч 2 гол дүр Roach болон Ghost амиа алддаг. Эцэст нь Price Soap 2 генералыг устгадагч Макаров зогтож амждаг байна. Энэ дээр 11 онд 3 дугаар тоглоомонд Макаров Европ даяар халдлага хийж дэлхийн хэмжээний алан хятадыг үлддэг билээ. Price болон түүний холбоотнууд түүнийг эцэст нь олж устгаж чаддаг. Энэ 3 тоглоомын төв хүчирхийлэл, урал, тушаа авал дэлхийн нийтийг хамарсан аюулын зарах түүх юм.